Монголын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолтын өмнө подкаст бичижсэн бол одоо ингээ хаалтын тоглолтын дараа ер нь юу болоод өнгөрвөө гэдэг талаар подкастаа бичгээд Бацэнгэл ахыгаа ураад за мөн Андыг ураад ингээд энэ дугаарыг эхлүүлж байна. За дэлхийн аварга болоод дуслаа. За өмнөх подкастын дээр бол Бацэнгэл ах маань баг дэмжихгүй гэдгийг илэрхийлсэн, байр суурь илэрхийлсэн. За Андаас ямар баг дэмжиж ив? Хайл улсыг дэмжиж байв? Би ер нь бас Францыг нэлээд харж ирсэн. Тэгээд Англид хожигдоод жоохон дөрөвдүгээр байранд ороод бас тимхэн л Аха. байна. Аргентиныг бас дэмжиж байгаа шиг байсан тий. Зүгээр яг нь финалийн тоглолтын дээр надад байсан жирсэн Аргентин. Өмсгөлнээс очиж дэмжиж ирсэн. Финалийн тоглолтыг хаана үзв? Финалийн тоглолтыг нөгөө циркийн хайчууд байсан Fan Fest гэсэн. Ер нь асарт үзэх ямар вэ? Тийм уур амьсгал бол гоё. Тийм ялчгүй ингээд тоглолтонд амар ордог юм лээ. Гэтэ манай тоглол жоохон тиймэрхүү болсон баха. Би финалийн тоглолтыг үзэж амжаагүй ч гэжтэй үзье гэж ер нь бодоогүй л дээ. Тэгээ дараа нь хайлайтыг л харсан. За Цэнгэл ахын хувьд асарт тоглолт үзэж амжгүй энэ жил дандаа нөгөө тойм тайлбарлаад яваадсан болохоор бараг амжаагүй бах тий. Амжаагүй. Тэгээ асарт ерөөс тоглолт үзээгүй шүү дээ. Тэгээд тийм амжаагүй дээ. Тэгээ хаяны тоглолт бол гоё л дээ. Понцог өөрөөс тоглоом тоглолт гэсэн юм дээ. Чи өөр тэр дараа ирээд анд дээр. Окей би чинь нууц. Би бас тоглож байсан. Би ч асарт үздэг байсан. Гэж 22 оных ч угсаа үйл болсон болохоор асарт үзээгүй. Гэртээ үзсэн. 18 оных асарт үзчихсэн юм аа. 18 оныхыг асарт үзчихсэн. Тэгэд сая сүүлийн юуны тоглолтыг Англи Аргентины тоглолтыг би ч өөрөө нөгөө Английн фэн 2006 оноос хойш дэмжиж байгаа. Тийм хүн учраас Англи Аргентины тоглолтыг үзээд хэрвээ хожих юм бол финалыг үзнэ, хожих юм бол үзэхгүй гэж бодоод тэгээд талбай уртлын нөгөө UB Street Food тэр асарт үзсэн. Тэгэд монголчууд айгу юу юм бэлээ. Месси ах маань их олон фэнтэй юм бэлээ. Би тэр Англи Аргентины тоглолтын дээр дандаа Аргентины фэнүүд баг дунд нь ингээ 2 3 ширээ Английн фэн тэгээд жоохон уур амьсгалын хувьд юм сэтгэл зүйн дарамттай үзсэн. Тийг санагдсан. Тэгээ яг хоо бүгдээрээ Англиг дэмжиж байгаа үед бол үзэхэд гоё хахаа гэж бодож байгаа. За онцлог за дэмжиж байгаа багуудын хувьд юм байгаа юм байж одоо хүлээлтээс давсан тийм шин баг улс юу вэ? Underdog гэдэг шиг. Тий, underdog гэдэг шиг тийм баг юу вэ? Цэнгэл ахын хувьд юу вэ? Миний хувьд тэгэл нөгөө хүмүүсийн яриад байгаа Cape Verde өдр бол амар цойлж гарч ирсэн тий. Тэгээд финал тоглосон хоёр баг нь хоёулаа нөгөө Cape Verde-тэй тэнцсэн хоёр баг эдэр гээл тий. Тэр багийг л юу харсан даа. Цэнгэл ахтай. Тий хамгийн түрүү яг Cape Verde орж ирж байгаа л тий. Тэгээд өөр багууд гэхээр хүлээлтээс давсан багууд юм бол зөндөө байгаа. Одоо жишээ нь Норвегийн шгшээ шүүгийн 8-д үлдсэн байна. Тэгээ Швейцарыг бас шууд 8-д үлдэн гэхэд бол нэг хүмүүс бол бодохгүй байсан баг. За тэгээд Бельгийн шгшээ баг бас тийм айхтар байгаагүй гэжсэн бол шүүгийн 8-д одоо үлдсэн. Тэгээд Испаний хаалганд ганц гол оруулсан баг чинь Бельгийн шгшээ баг байгаа байхгүй. Бельги Испани гол хийгээгүй гэсэн бол Испани баг гол олж төрүүлсэн юм шүү гэдэг юм бол байгаа та. Тэгэхээр бол хүлээлтээс давсан гэх юм бол ийм багуудад бол зүгээр ихний байдлаар санаанд орж ирж байна. За тэгээд бүр айхтар яг бүр онцгой яг цойлсон гэх юм бол ялцшгүй Cape Verde л байна л да. Тэгээ хүлээлтэд хүрээгүй багууд бол зөндөө байгаа мэдээж тийм. Жишээлх юм бол тэгэл Герман биш тийм. 32-оос баяртай гэсэн тий. За тэгээд мэдээж нэг амжилтаар нарах юм Нидерланд байна. Бразил шүгийн 16-аас хасагдсан ингээл тий. Энэ гоо Колумбиад өв боломжтой 3 улс байна гээл тий. Гэл энэ удаа ихнээсээ ш. Тэгээ бас дээрэс нь нэг энэ Африкийн багуудаас яг хүлээлтэнд хүрээгүй багууд бол байж байгаа. Сенегал байж гин, Кот д'Ивуар байж гин тий. Аль нь бол бас нэлээд хол явна гэжсэн багууд тий. Яг Африкаас бол мэдээж Марокко шүгийн 8-д үлдсэн. Египтийн шгшээ бол бас хүлээлтээс давсан тоглолт үзүүлсэн. Египт дэлхийн аваргын тэмцээнд аягүй тийм таврын амжилттай тоглолтыг тийм боломжтой болсон байхгүй. Энэ удаа харин аягүй сайн тоглож шүгийн 16-д үлдсэн тий. Гэдэг хүлээлтэнд хүрээгүй юм бол юу Африк усуд байна да. Тэгээ яг бас Азууд бас их таархан бол байлаа. Японоос л болсон юм байлаа. Тий Японч шүгийн 32 тоо ч гэсэн бас Солонгос бүр хэсгээсээ гараагүй тий. Тэгээд яг хөө зүгээр Азийн багуудыг
бас айхтарч тийм хүлээлттэй байгуул. Гэтэ ядаж одоо Солонгос ч юм уу шүүгийн 32-т үлдэх болов гэжсэн чинь ерөөсөө яг Азийн хөл өмгийн холбооны хэрээс 2 улс л үлдсэн байхгүй. Яг Аз твх юм бол нэг байхгүй. Австралийн шгшээ баг нэг юуны одоо өөрсдөө бол тв ирнэ Азийн хөл өмгийн холбоонд тариалагддаг байхгүй. Тэр утгаараа Азийн хөл өмгийн холбооноос оролцсон одоо 9 улсаас 2-ын шүүгийн 32-т үлдсэн байхгүй. Яг Аз твх гэх юм бол ерөөсөө ганцхан баг байхгүй. Тэгэхээр тэр утгаараа бол таа үзүүлэлтээр харах юм бол Азууд бол жоохон таархан байсан гэсэн үг. Гэтэ яг ялтч нэг одоо нэг хөгжлийн төвшнгөөр нарах юм бол бас бусад бүс нутгуудтайгаа харьцуулахад бол арай болоогүй гэдэг нь бас харагдж байгаа юм л та. Тэгээ надад бас Египтийн тоглолт сонирхолтой байсан. Нөгөө ямар ч хүлээлтгүй үзсэн болохоор сонирхолтой байсан. Тэгээ тэр чинь бас баг хамгийн маргаанд тоглолтуудын нэг байсан баг тий. Дуусныхаа дараагаар маргаанд тоглосон. Гэхдээ ер нь нэлээд хил хамтай болсон баг тий. Ер нь дэлхийн аврагч хил хамтай бол юм биш үү гэж. Монголчууд дээрээс их хил хамтай гэж. Тэр Египтийн тоглолтын хойноос нөгөө Варын маргаан яваад тэгээд баг дараагийн Аргентины 2 тоглолт хоёулаа бас л Варын маргаантай яваад явсаар байгаа дуусна. Надад тэгээд за энэ маргаан бол миний мэдж байгаа хамгийн том маргаануудын нэг юм байна да гэдэг. За нөгөө улс төрийн нөлөөг оруулахгүй байлаа гэж бодоход тийг санагдсан. Өөр одоо олон нийтийн дунд маргаан үсгсэн. Гэтээ тэн дээр ингээд нэг тайлбар өгмөр санагдсан тийм зүйл байна уу тэнд. Нөх байхгүй дээ баг ихэнх нь тэгээд шийдэгдсэн юм шүү. Мөө юм болоо тэгээд одоо тэгээд талдаа ойлгоцгоос нь байхаа гэдэг шиг. Тийм тэгэл яг тэр доор бүрнэл ер нь бол ойлголцоод байх шиг байсан шүү. За энийг ч тэгсэнгүү тэрийг нь тэгсэнгүү л тэр доор нь юунууд нэмэлт тийм одоо тайлбар те юмнууд нь гараал яваад ах шиг байсан шүү. Тэгээд бүр маш том одоо шүүлтийн алдаа ч юм уу те одоо маш том тийм скандал бол байсангүй дэлхийн аваргаар. Тий 2002 оны дэлхийн аварга бол тэгэл маш олон скандалтай штэ. Тэрнтэй харьцуулахад бол тийм илт улаан цан хийцэн ч юм уу тийм бол байхгүй гайгүй гэж бодож байна. Тэгэл эцсийн дүнд одоо хамгийн сайн баг нь л одоо төрүүлдэ шүү дээ дэлхийн аварга дээр те. Тэгэл тэр ёсоор хамгийн сайн байсан баг нь л төрүүллээ. Тэгэхээр бол тэр дунд нь юу басна гэх сонирм биш болчих. Цингэл ах гэхдээ бүх тоглолтуудыг үзсэн үү ер нь та? Бүх тоглолт үзэж амжаагүй амжаагүй. Тэгвэл бүх тоглолт үзэхэд бас нөгөө нэг боломжгүй л болчиход байгаа юм л да энэ чинь. Маш олон тоглолтоо болсон. Тэгээд 104 тоглолт гэсэн. Тийм 104 тоглолт. Тэгээд дээрэс нөгөө хэсгийн сүүлийн тоглолтуудын зэрэг явдаг байхгүй юу? 6 тоглолтны өдөр авсан юм шиг. Тийм тэгэнгүүт 6 тоглолтын өдрүүд тэгэхэд яг чинь 3 тусдаа цаг дээр нэг цаг дээр 2 тоглолт зэрэг явж байгаа байхгүй. Тэгэхээр одоо нэг тоглолтоо үзэл нөгөө тоглолтуудыг бол үзэж амжихгүй гэсэн үг байхгүй. Хайлайтсуудаа үзэл те. Тэгэхээр бол яг бүгдийг нь үзэхэд бол боломжгүй бол байсан гэсэн үг. Тэгээ цагийн зөрүү тэндээс нөлөөлж байгаа л да. Тэгээ наадмын амралт болоод хүмүүст маш сайхан 50 тоглолтоо үзэх боломж олгоод өгч хэлээ те. Тийм наадмын амралт болоод яг дээрэс нь нөгөө нэг яг наадмын амралтын өмнөх нь шүгэн 16 дуусж байгаа. Аха. Тэгээ шүгэн 8 тоглолт эхэлчихэнгүү тэгэл баг дуусчлаа л гэсэн үг л те. Тэгээд шүгэн 8-аас хойш хэр 8 тоглолт болдог байхгүй. Тэгээ 8 тоглолт нь гоё ингээм амралттай өдрүүдээр таарсан болохоор үзэж байгаа юмсууч гэсэн бас дэжвэх шиг л ч те өөрсдөө тухтай. Тийм. Амралт ажил амьдралаа зохицуулах боломж айгүй сайн гараад ирсэн. Финал яг нэг төвлөөсөн. Финал шууд ажил руу байсан шүү. Финал 3 цагаас. Яг хөө тэгээд одоо финалийн тоглолтууд ер нь л тиймэрхүү цаг дээр болд юм даа. Аз твдэл болохгүй болвол өмнө чинь хэдэн цагаас болж өмнөх дэлхийн аваргын тоглолт чинь 1 цагаас болж исэн санагдаж байна. Харьцангуй гайгүй эрт болж исэн. 1 цагаас болж исэн юм байна. Тийм тэгэл ер нь бол нэг 3 муруу хоног 2 гээл тиймэрхүү цагуудаар их хвчлэн болоод идэг шүү дээ. Юуных бол тэр 2014 оны дэлхийн аваргын финалийн тоглолт бол саяныхаас баг 4 мөрөн цагаас ч лөө болж илүү тэгжсэн санагдаж байна. Тэгээ бүр үүрээр дуусчихсан. 14 онд Герман Аргентин хоёр цаг дуусаад цаг сунгаад л те. Тэгэл Мариго залтан гол оруулаад тэр баг 5 цагаас эхэлсэн ч магадгүй хаа тэр тоглолт. Аюу үүрээр л дуусчихсан л одоо нэг үүр цайгаал өглөөний баг ажил эхэлж байгаа гэдэг шиг. Энэ жилийнхаас баг тэгэл таар цаг сунгасан болохоор ялч ажлын цагтаа нэлээд орцсон баг тий. Тэгсэн шүү дээ. Өглөө байсан болохоор. Тийм тэр чинь нэмэлт цаг сунгасан болохоор 3-аас эхэлчээд. Тэгээд дээрэс нь нөгөө нэг тоглолтын завсарлагаанаар нөгөө нэг юу болсон одоо анх удаага нөгөө нэг half time show. Тий одоо завсарлагаанаар нэг тийм урлагийн үзүүлбэр болсон тий. Тэгээд тэр нь за 25 минут болсон байна уу да. Тэгээд юуны завсарлагааны нарийн хугацаа бол 27 минут ч үлээ болсон. Тэгээд цаг сунгасны дараагаар
ёслын те медаль гардуулах, цом гардуулах эслүү үйл ажиллагаа дээр гисээр байгаа. Ер нь баг 7 өнгөрөөж яасан баха те. Тийм дууссан те. За дэлхийн хөл бөмбөгийн авраг шалгаруулах тэмцээн ингээд дууссан юм ижээ. Одоо Монгол улсаас оролцож байгаа би нэг Анридийн таны ярилцлагыг харсан чинь Монголч хол байна да гэсэн нэг өгүүлбэр явж ирсэн. Тэгээд Монголоос миний мэдж байгаагаар Азийн авраг шалгаруулах тэмцээнүүдэд оролцдог. Тэ? Одоо оролцож байгаа юу? Нэг яг Азийн авраг болон дэлхийн аврагын тэмцээнүүдийн нэг сонгон шалгаруулалтанд нь оролцдог байхгүй юу? Тэгээд одоо жишээлх юм бол Аз ТВ аваргаад бол 24 улс ордог. Тэгээд Азийн хөлбөмбөгийн холбоо болохоор заа нэг 55, 56 ч үлээ тиймэрхүү гишүүд холбоотой байдаг байхгүй. Тэгээд тэдгээр холбоотын одоо 24 нь ордог байхгүй. Тэнгүүд шууд бүгдийн нэг дээр оруулахгүй шүү дээ. Ингээд тодорхой шалгуураар тий. Одоо ингээд тийм сонгон шалгаруулалт хийдэг байхгүй юу. За тэгээд тэгж явж байгаа 24 багаас сонго тий. Бусад төвөдөг ч гэсэн ерөөдөө ойролцоо. Адилхан ганцхан Өмнөд Америк л арай өөрөөд Копа Америкад бол Өмнөд Америк бүх хагад орчдөг байхгүй. Ягаад гэвэл угаасаа цөөхөн холбоотой 10 холбоо л гэдэг байхгүй. Тэнгүүд бусад бүх төвүүд их адилхан. Тэгээд Азийн авраг дээр болж чинь 50 эд улсаас бол 24 нь орно. Олон улсын хөлбөмбөгийн холбоо гэхээр за нэг 200 гаруй улстай гишүүн холбоотой 200 гаруй гишүүн холбоодоос одоо 48 нь ордог байхгүй. Тэнгүүд бас нэг тодорхой сонгон шалгаруулалт хийдэг гэсэн үг байхгүй. Зүгээр тийм юунууд л оролцож байгаа одоо Монголын одоо шигшээ баг гэвэл тий. Тэгэл яг одоо нөгөө нэг шигшээ багийн тоглолт нэг тусдаа дотоод нэг клубүүд те лигийн тэмцээн гэл те тэдэр бол бас тусдаа л да те. Тэгээд одоогор бол энэ шигшээ багчин сүүлд 2 жилийн хугацаанд баг тоглолт хийгээгүй баха. Тэгээ сая нөгөө 6 дугаар сарын гэхээр за Сингапурт байна уу да 2 тоглолт Монголын шигшээ баг хийсэн. Тэгээд тэр тоглолтын шууд амжуулалт янз янзын мэдээлэлүүд зөвхөн хаагуур явсан бүү мэдл өнгөрцөн шүү дээ. Тийм тэгээд яг тийм Монголын хөлбөмбөгийн холбогдлолтой юмнууд бол нэлээд баргар шүү дээ. Мэдээлэл муутай. Тийм мэдээлэл муутай гэдэг нь баг албаар мэдээлэл муутай ойлгож байгаа хаа. Тэгээд яг хуу маш олон төрлийн асуудлууд бол байж байгаа. Нөгөө нэг хүрээний бууцраг ярил дуусгүй гэдэг шиг тий яг ингээд хөлбөмбөгийн холбогдол Монголын хөлбөмбөгийн холбоотой маш олон төрлийн тийм ингээд асуудлууд, скандалууд, илтгэв шалт юмнууд бол одоо зөндөө байна тий. Тэгээд уг нь бол чин глобал спорт учраас дэлхийн одоо аль ч цэгт одоо ингээд цэгцтэй тий зөв явуулах юм бол одоо үр дүн гарах тий хөгжих боломжтой байхгүй юу? Угаасаа авьяаснуудаар хаасаагүй байж идэг. Одоо жишээ нь Монголд Месси шиг авьяастай хүн болвол байж л байгаа хэ. Тийм гол нь тэр авьяасыг нэг нээн илрүүлэх, тэр авьяасыг нэг тордох тий. Тэр зүйлсүүдээр л ер нь ялгаж байгаа байхгүй. Тэгээд глобал спорт уг нь бол Монголд хөгжих юм бол мэдээж гоё тий. Тэгээд цэцэглэх боломж бол мэдээж бол байгаа. Авьяаснууд хаасаагүй байдаг учраас тий. Тэгэл нэг өөр замаар л яваад байна да. Хурдан хөгжих боломжтой гэдэг одоо 3x3-ын сагсны бас өөрчлөлтүүд аягуулсан харуулж байгаа бах тийм хурдан хугацаанд холбоо өөрчлөгдөөд тэр нь ингээд спортоо хөгжлийг дэмжих боломжтой байна гэдэг дээр харуулж байгаа. Тэг хөлбөмбөгийн юу мэдээнд харж байсан чинь сая манайх нөгөө U12 англилд дэлхийн авраг боллоо гэсэн мэдээ харсан. Тэгээд харин ер нь манай өсвөрийн хөлбөмбөгийн тоглолтууд хаана яаж явж байгаа лигээ хайгаад үзсэн чинь мэдээлэл нь олдохгүй байгаа байхгүй. Тэр харин аюул лээ. За сая нэг 2 хоногийн өмнө явжсэн мэдээлэл тий. Тэгээд бас яг нөгөө нэг ингээл мэдээллүүд маань бас жоох өөр л яваад байгаа юм л да. Яг хоо ингээд дэлхийд бол ингээд маш олон төрлийн хөлбөмбөгийн нэг хүүхдийн тэмцээнүүд, төрөлхтөрийн фестивалууд их болдог байхгүй. За тэдгээрээс зүгээр хамгийн одоо нэр хүндтэй нь бол Швед улсад бол Goethe Cup гэдэг тэмцээн байдаг. Тэр хойд Европын улсуудад хэд хэдэн тэм цуврал тэмцээнүүд жил болгоны одоо 6 дугаар сараас 8 дугаар сарын хооронд болдог байхгүй. Тэгээд тэгэл тийч төвшин болгоноор англитай байдаг байхгүй. Янз янзын англитай. Тэгэл тэнд бол нэг тэмцээн нэг тим одоо нэр хүнтэй тэмцээнүүд явж байгаа. Тэнгүүд бас адилхан улс бүс ч гэсэн адилхан. Одоо сүүлийн үед бол Хятадд бас тим хөлбөмбөгийн фестивалууд нөгөө нэг хятадын төрөл өрөөний хотууд нь тийм ээ мужууд нь бол тусдаа зохиодог болчиход бол байж байгаа. Тийшээс энэ хүүхдийн одоо клубүүдээс тэмцээнд очиж оролцдог тийм бас жишг тогтоод бас нэлээд жил болчих шиг боллоо. За тэгээд тэр сүүлд гардаг мэдээлэл бол арай зүгээр дэгстүүлсэн мэдээлэл байхгүй. Тэгээд зүгээр албаар л тийм гарч өгөөд л тэгэл нөгөө нэг
хүмүүсүүдийг жоохон нэг талаасаа яг зүгээр жоохон дэгстүүлсэн сайн мэдээ юм да тий. Дэгстүүлсэн сайн мэдээ юм. Хит дэгстүүлсэн гэсэн үг. Тэгэл одоо юу гэдэг чинь тийм ээ. Улаанбаатар хотын одоо за тухайн за юу гэдэг чинь одоо энэ Сүхбаатар дүүрэгтнийг тэмцээнгүүт тэрийгэ дэлхийн аваргын тэмцээн гэж нэрлэнгүүтээ мэдээж зарцаж болно шүү дээ тий. Яг тэр нь бол тэрнтэй адилхан гэсэн үг байхгүй. Гэхдээ яг хэвдээ нөгөө нэг тийм арай юу гэдэг чинь хит сайн тал руу дээвэргэсэн учраас бол бас нэг тийм бас яг тийм буруу гэх юм муу гэх юм цаашаа тийм ээ. Тийм бол зөв мэдээлэл явж байгаа. Тэг яг зөв тэрэн дээр нөө зүүн тодруулах тийм төрөл бүрийн хөлбөмбөгийн фестивалууд болдсон шүү гэдгийг хэлэх гээд байгаа байхгүй. Тэгээд Монголоос болохоор Дэрэн клуб тэр юуны Goto Cup тэгээд хоошоо хойд Европын улсуудад болдог тий. Эдгээр тэмцээнүүд рүү одоо жил болгон хүүхдүүдэд авч явдیں۔ Тэгээд баг энэ юу аха одоо энэ жил дахиад явцсан байгаа Дэрэнгийнхаа 7 сар 6 сарын сүүлээр явсан. 6 сар 20-д гаргаад явчихдээ. Тэгээ баг доорош нэг 14 5 удаа явж байгаа хаа. Одоо тэл жил болгон л явж байгаа. Бар 2011 12 13 оноос хойш тасралтгүй явж байгаа. Яг хизээ эхэлж явж гиснийг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ л одоо ер нь бол маш одоо юу яж байгаа. Удаж байгаа. 10 онд бол яваагүй санагдчих байна. 11 онд за нэг тэр хавцаа. Тэгээ нэг хамгийн цөөндөд 15 жил дараалал явцсан гэхэд баг болох байх. Тэгэл жил болгоо ер нь бол явна. Тэгээ тэнд болохоор нэг 10-аас 14 насныхаа явдаг байхгүй. Тэр тэмцээнүүдэд оролцдог тийм. Тэгэл ингээл нэг тэр нэг Goto Cup дээр очиод Goto Cup-ын дараагаар ингээл бас хот бүсүүд нэг тийм тэмцээнүүд ээждэг. Тэгэл дотор нь Helsinki Cup гэж бас байдаг байх Финландийн те. Тэгэл Норвегт байгаа, Швед дотор дахиад өөр тэмцээнүүд байгаа гэл. Тэгээд Дэрэнгийн одоо тэр хүүхдүүд 6 сарын сүүлээр 8 сар ихээр ирдэг байхгүй. Одоо баг ирж байгаа хаа. Тэгэхээр баг 40 тоног ингээд тэр хүүхдүүд тасралтгүй тэмцээнд тоглож байгаад ирдэг. Тэгээ энэ нь бол яг нэг талаасаа ингээ хөгжлөмбөгийн одоо хөгжил 50 нэмэр оруулж байгаа. Бүр илүү том зургийг харах юм бол тийч маш олон хүүхдүүд маш олон зүйл суралцдаг ийм одоо тийм юу байгаа одоо төвөл ажиллагаа байгаа гэх юм да тий. Тэгээд Дэрэн клубийнхэн бол энд бол маш их одоо тийм юмнууд одоо тий хөрөнгө оруулалт хийж байгаа нь шүү дээ. Хөрөнгө оруулалт хийгээд ингээд явж байгаа юм тий. Тэгээд тэгэл ёстой жинхэнэ Goto Cup төрүүлэх юм бол хөлбөмбөгийн одоо өсвөрийн дэлхийн аваргалаа гэж хэлж болох байхгүй. Ягаад гэвэл Goto Cup бол хамгийн нэр хүндтэй учраас тий. Тийм бол яж байгаа юм байна. Тэг яг уу манайд бол ингээд боломж бол байгаа. Тэгээд одоо нэг дотоодын хөлбөмбөг гэснээс одоо дотоодын хөлбөмбөг бол уг нь энэ жил нэг лигийн тэмцээн зохион байгуулсан 30 жилээ байхгүй. Одоо нэг лигийн тэмцээн 1996 онд эхэлсэн байхгүй. Тэгээ 96 онд эхлээд дунд нь нэг жил зүгээр лиг завсарлсан 2006 онд завсарлсан санагдчих байна. 2006 онд энэ хөлбөмбөгийн холбооны талбай дээр нэг засвар хийнийгээд завсарлуулсан байхгүй нэг тийм завсарлуулах нэг онц шалтгаан биш тэр бол гэхдээ завсарлуулсан. Тийм тэгээд 2006 онд хийгдээгүй гингүүт энэ жил 2026 шүү дээ. Уг нь бол 2025 онд 30 жилд тарах хэрэгтэй шүү дээ. 96 онд ихний тэмцээн гэхээр тэгээ яг хуу энэ жил бол ингээ 2026 онд лигийн тэмцээн 30 жилийн тохиож байгаа. Тэгээд тэгээ 30 жилийн арга хэмжээ одоо лигийн тэмцээн дээр нэлээ бас нэг ойд дуртай хүмүүсч айгүй ач холбогдлогддог шүү дээ тий. Хүмүүсний 100 жил хийж байгаа одоо нэг тий аймаг сумаа зөндөө байдаг штэ гэдэг шиг тийм ээ. Тэгэхээр уг нь бол ач холбогдолтой жил байхгүй. Тэгээд тэгсэн хэрнээ энэ жил бол ямар ч тийм яг тийм олон нийтэд очсон мэдээлэл байхгүй. Одоо жишээ лигийн одоо хаалт болсон, лигийн сүүлийн тоглолт болсон гэдгийг нь яг аль бие усны мэдээллийн сууг муугаас биш одоо Facebook дээр үлээ. Лигийн авраг болсон ч юм уу лигээс шагнал авсан одоо тоглогчдын сториноос мэдж байгаа байхгүй. Тэг чинь тэгэхээр одоо тэр бол жинхэнэ байж болохгүй юм шүү дээ. Ер нь бол тэндээс мэднэ гэдэг бол тийм ээ. Аль биесны мэдээллүүд нэж явах хэвээр. Тэгээ дээрэс нь лим ач холбогдолтой лигийн чухал тоглолтууд, хаалт тий нээлт эвгүй эдийн тий тэр болгон чи өмнө нь хүмүүсүүдийг татах хэвээр шүү дээ. Хойноос нь мэдгэн шүү дээ. Тэгээ тийм юмнууд бол огтхон ч ер нь хийгдэхгүй байна. Яваад байгаа. Тэгээ баг албаар ер нь л тэгж байгаа байх. Тэгээд яг хөө тэгэл юм болон цагаараа байхгүй эрэгдэл тал руугаа өөрчлөлт шинжилтүүд болвол тэгээд орох байх гэж зүгээр найдаж гин те тэгээд хамгийн товчхондоо бол тэгэл яг ингээл те ялангуяа олон нийтийн байгууллагуудын хувьд гэх юм бол тэг засаглал ил тод байдал шүү дээ те тэр байдал нь л хаалттай байгангууд угаасаа ямар ч гоё юм байсан тэгэл ялзран доройтдгийн одоо үлгэр жишээ нь бол одоо Монголын хөлбөмбөгийн холбоо бол байх шиг ба шүү дээ тий. Уг нь олон чинь олон нийтийн байгууллага учраас ил тод байх хэрэгтэй тий.
Тэгээд нээлттэй тайлагнадаг хаана юуг хэрхэн одоо зарцуулж байгаа гэдгийг мэдээлдэг тийм ээ чинь бол маш олон төрлийн одоо орлогч саллуудтай бол мэдээлэл хүргэдэг тэгжиж нэг урагшаа хөгждөг штэ. Тэрнээс яг зөвхөн холбоо ажиллаа хийгээд л хөгжинэ гэдэг юм бол бараг байхгүй ч маш олон төрлийн оролцоог хангаж хөгждөг. Тэгэхээр нэг хамгийн ихэнд хийх ёстой зүйлсүүдийг л хийхгүй болохоор угаасаа тэгэл болдгоо гэдэг л юм болчиход шүү дээ. Тэгээд өөрчлөгдөх байх гэж одоо найдаж байна тийм ээ. Өөрчлөгдөх байхаа. За анд Монголынхаа хөлбөмбөгийн багуудын тоглолтыг хэр үзчихв? Би нэг амьдралтай нэг Монгол улсын шгшээгийн тоглолтыг л нэг үзчихсэн. Клубүүдийн тэмцээн ерөөсөө үзэж байгаагүй. Тэгээд дээрэс нь угаасаа нэг тийм мэдээлэл нэг тоолоод жигнэсээ мэдээлэл байхгүй. Тэгэл нэг таралтуул нэг зурагтаар хардаг. Тийм. Юуны анд өөрөө бас хөлбөмбөг тоглодог байсан те? Тийм би нөгөө дунд ангитай найзуудтайгаа сонирхлоороо тоглодог гэсэн. Анх хөлбөмбөг сонирхох болсон шалтгаан юу вэ? Тэр ч нөгөө би 2 дугаар ангитай хурдан байсан. Амар хурдан байсан. Тэгээд сагсан бөмбөгтөр бол нөгөө хурдтай яваад байгаа. Гэхдээ бөмбөг шидэхтэй ерөөсөө оролдохгүй. Тэгээд хөлбөмбөг тоглоод үзсэн чи арай агаас юм шиг санагдаа. Тэгээд хөлбөмбөгөөрөө тоглодог гэсэн. Юуных Цэнгэл ахын хувьд хэдэн настайгаас хөлбөмбөг тоглож эхэлсэн бэ? Яг 2002 оноос хойш нэг Мазаалаа клубт хичээлж эхэлсэн. Тэрнээс нэг одоо байрныхаа гадаа мата гудамжсэн сургууль цэцэрлэгийн хашаанд бол заавал нэлээд багасаал тоглож эхэлсэн баг. Тэгээд 2002 онд яг Мазаалаа клуб одоо ороод тэгээд тэрнээс хойш л тэгэл одоо тасралтгүй одоо тодорхой хэмжээнд хичээлж байна да тий. Тэгээд яг лигийн тэмцээнүүдэд бол идэвхтэй орсон. Тийм цөөнгүжил одоо тоглосон 2000 хамгийн анх насан туршийн тэмцээнд юу яасан л хүүхэд байхдаа л да нэг доод хязгаар гэж байдаггүй байсан тухайд тэгээд 2006 онд анх насан туршид улсын аваргын тэмцээн гэж Эрдэнэтэд болоод тэнд бол оролцож байсан. Тэгээд тэр 6 онд лиг болоогүй гэдэг нь тэр байхгүй 6 онд лиг болоогүй. Тэгээ яг 2009 онд лиг тоглож эхэлсэн. Яг хүүхдийн тэмцээнүүдэд орох нас дуусаад тэгээд лигийн тэмцээнд орж эхэлсэн. Тэгээ 2009 оноос хойш тоглоод лиг тоглож эхлэе. Тэгээд сая 2023 онд байна уу эсвэл 2024 онд нэг дөрөв лиг тоглоо. Тэгээд сүүлийн 2 жил тэгэл ер нь амжихгүй болчлоо доо. Ер нь тэгээ сүүлийн баг 6 7 8 жил ч юм уу бараг амжихгүй нэх болчихсон тийм тэгэл яг гоё идэвхтэй ингээд бэлтгэлээ айгүй бас боломжийн хийгээд те цагаа нэлээд гаргаж оролцсон тоглосон те оролцсон лиг гэвэл 2009 оноос 2012 оны лигүүд юм байна. Тэгээд манай Мазаалаа клубыг 2012 онд холбооноос бантцсан байхгүй. Тэгээд тэр бантсан шалтгаан нь болохоор лигийн тэмцээнийг дундаас нь орхисон гэдэг шалтгаанаар бандж ийсэн. Гэтэ тэр нь бол холбооны үйл ажиллагаа нь өөрсдөө нь буруугаас болж исэн байхгүй. Тэгээд тэрийг ярих юм бол айгүй урт үг болно. Ер нь бол нэг амар буруу өөр газар руу шилжүүлэх гээд байгаа биш. Гэтэ яг бодитоор бол хөлбөмбөгийн тухайн одоо холбооны удирдлагуудын одоо тийм зүй зохисгүй одоо шийдвэр гэсэн үг. Тэрний улмаас олол бандуулаа манай 2013 онд лигт оролцоогүй байхгүй. Нэг жил тийм. Тэгээд 13 онд лиг тоглоогүй. Тийм бага. Тэгээд манай баг тоглож байсан олон залуучууд өөр багт мэдээж тоглосон л та. Тийм. Тэгээд би ч өөр багийн ахлагчаар нь тоглодог байсан. Тэгээд ч угаас нэг айхтар өөр баг тийм тоглох тийм юу байхгүй. Одоо тийм сонирхол байхгүй. Тэгээд нэг клубын хүнэл байх сонирхолтой гэдэг шиг тийм. Тэгээд 13 онд бол унжижсэн. Тэгээд 14 15 онуудад болвол яг дээд лиг тоглосон. 14 15 16 юм байна. Тэгээд бүрэлдэхүүн аягүй суларчж байгаа юм л да. Нэг жил ингээ бүх тэмцээнүүдээс бантж байгаа. Хүүхдийн тэмцээнд байхгүй, залуучуудын тэмцээнд байхгүй гэдэг тэгэнгүүт үйл ажиллагаа аягүй сарнидгэл юм байл л те. Тэгээд тэрнээс хойш манай клубын үйл ажиллагаа жоохон суларсан. Тэгээд 14 15 16 онуудад болол дээд лиг тоглосон. Тэгээд 16 онд бол 15 оноос эхлээд одоо Монголын хөлбөмбөгийн лиг 2 шаталтай болсон байхгүй юу? Дээд лиг гэж байдаг, нэгдүгээр лиг гэж байдаг. Дээд лигт одоо тааруу тоглох юм бол нэгдүгээр лиглөө буудаг. Нэгдүгээр лиг сайн тоглох юм бол дээшээ дэвшдэг юм тийм шатал орж ирсэн баг. Тэр бол айгүй дэвшилттэй юм бисээ. Өмнө нь бол тийм шатал бол байгаагүй. 96 оноос хойш явжсэн лигүүд. Тэгэл оролцсон багууд нь оролцдог. Тийм бол байсан. Тэгээд манайх 17 оноос нэгдүгээр лиг тоглож эхэлсэн. Тэгээд 17 18 19 онод
нэгдүгээр лиг тоглоод тэгээ 20 онд буцаад дээдлэгтээ дэвшсэн. Тэгээд 2021 онд дээдлэг тоглосон юм. Тэгээ 2021 онд дээдлэг тоглоод буцаад 21 онд доошоо буугаад тэгээд одоо бол нэгдүгээр лигтээ бол байж байгаа. Гэхдээ бас манай багийг бас оролцуулна гээл бас нэг тийм юмнууд яваал байгаа юм шиг үлээ тийм. Тэгэхээр нэг яагаад тэгдэг вэ гэхээр нэг хөлбөмбөгийн одоо холбооны одоо бүртгэлтэй гишүүн клубүүд дотор одоо товчхондоо бол нэг яг тийм одоо худалдагтаагүй гэсэн тийм багууд баг ингээд алт бусаар байдаг байхгүй. Тэг зүгээр ангилчиж болно. Тэнгүүт анханасаа л одоо манай клубыг үүсгэн байгуулсан багш нар тий ялангуяа одоо манай клубыг бол бүр одоо юунаас 98 оноос ш тий тасгалж уусан одоо бол клубын баг бүхэл одоо зүйлийг бол хийсэн гэж хэлж болох манай Инхол дотор багш байна тий. Эдгээр хүмүүсүүд маань бол маш тийм өндөр ёс зүйтэй юмсууд байдаг байхгүй. Тэгээ одоо хүнд чинь нөгөө худалдаж болох зүйл, худалдаж болохгүй зүйл, хүн чинь тийм үнд зүйл байх хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхээр тийм тэр одоо үнд зүйл болон зүйлсүүд нь одоо энэ ёс бус янз янзын юмнуудтай зөрчилдөн шүү дээ тий. Тэгээ тэр талтаа байдаг учраас аюух тийм хахаж хавчуулагддаг нь бол үе үедээ мэддэгдэг. Тэгээ ямар сайндаа 2012 онд шалтгаан гаргаад Мазала клубыг 2 жилийн хугацаатаагаар үйл ажиллагааг нь одоо ямар ч тэмцээн уралдаанд оролцуулахгүйгээр ингэж тийм бандж зогсоож исэн байхгүй. Тэгээ яг хоо ингэ явжсэн. Тэгээд сүүлийн үед бас нэг тиймэрхүү зүйлсүүд бас гарч магадгүй ч юм уу те нэг тодорхой нэг шалтгаанууд бол байгаа юм шиг лээ. Гэхдээ бас нөгөөтэйгээрээс яг манай клубын үйл ажиллагаас харцсан суларцсантай ч ер нь бол холбоотой байж болно л да. Гэхдээ яг нөгөө нэг үн зүйлээ ямар нэгэн зүйлээр те одоо мөнгөөр те наймаалцдаггүй гэдэг бас нөлөөлж байгаа тодорхой хэмжээний тим бол байгаад байгаа. Тэгэхээр уг нь бол яг хуу ялгаатай үзэл бодол байж болно. Гэхдээ нөгөө нэг тодорхой түвшинд үн зүйлийн хүрээнд бол ингээл юу штэ тийм ээ одоо ямар ч одоо клуб байсан те тэрийг уг нь бол наймаалцдаггүй байх нь бол аюул чухал штэ. Тэгэхээр хөгжүүлж тий тэгжиж юмчун урагшаа хөгжиж дэвждэг штэ те. Тэгэхээр тэр бол бас одоо хөлбөмбөгийн хөгжлийг ухраадаг те. Урагш нь явуулдаг бас голлох шалтгаануудын бас нэг бол ялцчих мөнгөний үед бол мөн байгаа л да. Яг тийм юу байна те. За юу ярьж байгаа тийш орчваа. Нөгөө нэг хизэнээс тоглосон. Тий 2002 онд тоглож гисээс хойш тий. Тэгээд нэг тий лигт ингээд нэлээд олон жил тоглосон, цөөнгө жил тоглосон. Тэгээ өсрийн тэмцээнүүд, залуучуудын тэмцээнүүдэд бол хөлбөмбөгийн холбооноос зохиодог тий. Бүхэл төрлийн одоо шатны одоо тэмцээнүүдэд бол ингээд тоглож исэн юм байна. Хамгийн сүүлд нь баах юм ярьсан хариулсан. Хураг болоод хэлчихээ тий. Та анх яагаад Мазала клубд за бэлтгэл хийж эхлэв? Тий. Юу яаж Мазала клуб болохоор анх тэр нөгөө 120 мянга 19 дэх хор болол дүүлдэр кабинет тий. Тэгэл гэл тэр хаваар байдаг сургуулиудын хүүхдүүд хичээлж эхэлж ирсэн. Тэгээд манай үндсэн бэлтгэл байвал 52 дугаар сургууль дээр ордог байсан юм. Тэгээд 2010 оноос хойш өнөд орохоо болчихсон. Тэгээд энэ сургуулийн талбай дээр янз янзын юмнууд хийгээд эхэлсэн шүү дээ, тий. Тэгээ ер нь бол 10 оноос хойш тэнд бол яг тогтсон юм бол байхгүй байгаа. Одоо болохоор бид нар техник технологийн дээд сургууль дээр нэг тийм хамтарсан талбайтай бай, тий. Тэрэн дээр олон үндсэн гол бэлтгэл болон одоо тий бэлтгэл ер нь бол явдаг гэсэн үг. Тэгээд манайх тэр авд ойрхон байсан учраас би нэг бага ангидаа 52 дугаар сургуультаас байсан. Тэгээ тэр утгаараа Ах Мазала клуб хамгийн ойрхон нь бол байсан. Тийм тэгэл орж исэн да. Тэгэл тоглолтог байрлал чинь юу байсан? Тийм би болохоор ерөнхийдөө нэг баруун төв болон баруун захын хагас хамгаалтын байрлал. За тэгээд бас яг нөгөө нэг тийм уран тансаг биш нөгөө нэг хар ажлууд өгдөг ч талбай дээр бөмбөг тааслах, хамгаалтанд туслах тий эсвэл одоо тоглолтыг нөгөө нэг тоглолтын одоо довтлооны эхлэлийг ингэж эхлүүлж тавих гэдэг ч юм уу тий. Тий яг нүдэнд харагддаггүй тийм байрлалууд дээр л их одоо тоглолдог хүн шүү дээ гэсэн. Тэгээ сүүлд бол сүүлийн нэлээд хэдэн жил яг төвийн хамгаалтан дээр бол тоглосон. Хойноос одоо тоглож ирсэн гэсэн үг. Тийм тэгээд иймэрхүү байрлалууд дээр довтлогчоор бол яг тоглож байгаагүй. Тийм довтлооны байрлалууд дээр нь бол тоглож байгаагүй. Тийм яг тийм талбайн төвд болон хамгаалтын байрлалууд дээр илүү тоглож ирсэн гэсэн үг.
анд хурдан байсан юм чинь довтлооны байрал дээр тоглож ирсэн баг тий. Довтлогч ирсэн үү? Яг нэг хагас довтлогч гэж яддаг. Мидфилдер тэгээд жоох атак. Понцог аль байрал тоглож гэсэн. Тэгээ хагас. Тэгээд зингэлхийг хаан тоглож ирсэн гэсэн мэдээд байхгүй юу? Би бас тэгж тоглож ирсэн. Тэгээ миний тоглосон чинь бас сонирхолтой. Надад зүгээр тийг санагдсан. Одоо анд бол 10 жилийн төгсөөд хөлбөмбөг тоглохоо ингээд ер нь идэвхтэй тоглох байлцсан байгаа бах тий. Тэгж санагдсан 10 жилийн нэлээд олон сургууль өөрсдийн гэсэн хөлбөмбөгийн талбайтай их сургуулиуд болохоор тийм талбайгүй. Одоо хөлбөмбөгийн талбайтай сургууль хавар занагдаад тэгээд тэрнээс болоод яг ингээд их сургуульд байгаа хүмүүс бас нэг хөлбөмбөгийг идэвхтэй сонирхгүй тоглох боломж нь олдохгүй байгаад ахаар ингээд сонирхол нь буураад байгаа юм болов гэж бодогдсон. Би бол яг хөө нэг хөлбөмбөг тоглохоо болцсон байж байгаад манай 10 жилийн 11 дугаар ангид сурсан сургууль хараа цэг клуб үүсгэн байгуулагч Батулга багш байсан учраас бид нөгөө техникийн хичээлүүд ордог. Тэгээ буцаад сонирхолоо ингээд сэргээсэн гэх юм уу? Тэг сэргээсэн. За тэгжсэн. Юуных андаас асуух юм довтлооны байрал тоглож исэн. За тэгээд нилээ ингээд найзуудаараа тэмцээнд ороод явж исэн биз дээ тий. Ер нь хөлбөмбөгийг карьераа болгоё гэж бодож исэн. Тийм. Дунд ингээд угаасаа яг нэг тийм хөлбөмбөөр өвчлсөн үе байсан. За тэгээд тэрэнд болгоход юу нөлөөлөв? Болгоход бол ялчгүй би нэг хөлбөмбөгч угаасаа тэгээд физикал спорт учраас гимтэж бэртэн. Ээж тэрэнд амар дургу. Тэгж над хөлбөмбөөр байл тэг бөмбөг өшгөлж байгаа хөлгөөлчүүл яах гэдэг ч юм уу те. Тэгж явсаар байгаа л тэгэл угаасаа манай найзуудын сонирхолчоос өөрчлөгдөж ирсэн. Тэгээ бид нэр хөлбөмбөгч ер нь бас багасгаад ирсэн. Тэгэл байсан даа. Гэхдээ яг хөө зүгээр ээжээс би нэг дэрэн клуб бидэрт ингээд зуны сургалтын соёо эдэр гэдэг амар гойдог байсан. Гэхдээ ээж бас дэмжээг үлтэй. Тэгэл миний карьер ер нь байхгүй болсон юм байна. Миний карьер. Чи яг идэвхтэй тоглож байх үедээ ер нь тийм том бэртэл гэмтэл авч ирсэн мө? Яг тийм нөгөө хамгийн энгийн гэмтэл чинь нөгөө нэг зүйлүүдийн шагааныг гэмтлээд шүү дээ. Тиймэрхүү нэг юм 2 3 удаа болчихсон. Тэгээ жоохон болгоомжлоод байсан ба шүү дээ. Тийм. За Цэнгэл ахын карьерийн хувьд бэртэл гэмтэл хэрвээ? Яг байлгүй яах вэ? Тэгэл яг нөө зөөлид мэдээ тийм гэмтэл бэрлүүд бас авч ирсэн. Яг зөвөр хамгийн юутай удаа нөө завсарлсан гэх юм бол өвдөгний би нөгөө нэг юуны одоо MCL буюу өвдгөнд нөгөө 4 том шүрмс байдаг. 2 хөндлөн нөгөө нэг ACL гэж хэлээд байдаг. Тэр тэгээ 2 хажуу талаар нь одоо ингээд ийм тэгээд 2 ингээ X маягийн байралтай. Нөгөө 2 нь болохоор ингээ 2 шулуун бахны 4 шүрмс ингээ энэ өвдгөн дээр байрлаж байгаа. Тэгээ тэр энэ шулуун шүрмсөө 16 оны лигийн тоглолтын дээр яажсэн нэг гимтэжсэн сунгаж ирсэн гэх юм уу та тий. Тэгээ нэг баг нэг яасан баха 3 сар мар болол яг имчилгээ хийжсэн. Тэгээ тэр бол яг нэг яг ингээд хамгийн удаан одоо хугацаанд одоо нэг гам барьсан тий. Ийм болол зүйл болол байна. Тэгэл яг үтэй өвдөг мавдаг шалбрах тий шагаа эдэр хаяа нэг одоо юугүй болох тэгэл юунууд бол зөндөө байсан. Тэгээд азар бүр айхтар тийм том янз янзын тиймнүүдүүд бол бас авч байгаагүй. Гэхдээ бол бас одоо нэг тодорхой хэмжээнд одоо нэг гимтээгүй газар шалбраагүй газар бараг байхгүй гэдэг шиг тий. Чин тэгэл яг угаасаа л нэг тийм контакттэй спорт учраас бол тэгэл байна л да хаасайгүй л тий. Юуных за одоо ингээ хөлбөмбөгийн хөгжил за манай холбооны үйл ажиллагаа ингээд хангалтгүй байгаад тий маргаантай байгаад байна. Тэрнээс гадна ингээд ер нь одоо хэр байна, ирээдүйд яаж юуг сайжруулах хэрэгтэй байна гэдгийг харахын тулд нөгөө статистикуудыг анализуудыг сайн хийж явах хэрэгтэй юм шиг санагдчихж байгаа. Тэгээ спортын анализ хийж байгаа зүйлийг нэвтрүүлсэн гэхээр дэлхийн аваргын тоглолтууд дээр сая өмнө нь нэг статистик танилцууллаа. Тэгээ тоглолтын дараа болохоор тайм зүгээр явж байгаа лөө тий. Тоглолтын статистик гэж аль биесээр гаргаж байгаа байлуу юунууд Монгол одоо нэг шууд дамжуулж байгаа телевизүүд маань. Тийм хамгийн одоо нэг хүн ойлгож болохоор эсвэл нэг хамгийн түгээмэл байдаг тий. Тэр мэдээллүүдийг мэдээж нэг өгж байгаа тий статистикууд. Тэгээд яг бүр яг одоо ингээд топ түвшинд дэх одоо дэлхийн хөлбөмбөгийн топ түвшинд дэх одоо тэр дүн шинжилгээ тий.
энэ зүйлсүүд бол бидний төсөөлж байгаас хамаагүй өөр явж байгаа, урдаа явж байгаа. Тэгэл одоо чинь завсарлагаанаар эдэр гэхэд л одоо шигшээ багууд дээр гэхэд бас адилхан яг тийм юу нэ тий одоо өгдлийн шинжээчд нар тийм хүмүүсүүд ажилтдаг болцсон бол байж байгаа. Тэгээд тэдний одоо нэг одоо тооч шин бол Мароккогийн шигшээ баг 2022 оны дэлхийн тэмцээнд дөрөвт орсон. Тэгэхэд нэг тоглолтын завсарлагаан тоглолтын өмнөх одоо нэг тактик боловсруулалтаа бол яг ингээд зориулсан одоо тийм баг ажиллуулж одоо эсрэг баг дээр л бэлддэг байсан. Тэгээд тэр бол ингээд одоо ингээд мэдээ жишг болоод ингээд явж байгаа. Тэгээд бид яг телевизээ яг шууд дамжуулалтын үеэр бол бүр тийм айхтар нарийн статистикуудыг жишээ нь ингээд мэдээж танилцуулах тий нэг талаас ойлгоход хүмүүсд бол хэцүү. Хамгийн ойлгож болох одоо тий тодорхой тийм одоо мэдээллүүдийг статистикуудыг бол яг хоо ярьж хүргэдэг л тий. Тэгээд за үнэхээр тийм илүү нарийн түвшний байх юм бол тэр нь бол мэдээж одоо юу гэдэг чинь тийм ээ ойлгох болон сонирх хүмүүсүүдийг нүрэн дахиад хомигч гэсэн үг ээ. Тийм юмнууд бол байна. Тэгээд маш одоо гүнзгий болцсон шүү дээ. Dan тоон шинжилгээ тий тэгэл тоглолтын дундх одоо дүн шинжилгээ тэр бол маш нарийн болцсон. Тэгээ видео анализийн датан дээр суурилж анализийн тэгэл янз янзын юмнууд бол зөндөө гүнзгий болчихсон. Яг хөө тэгээд тэглээгээд юу агаад одоо жишээ нь нэг ялангуяа одоо хөлөн бүгдээр бол тоон одоо тэр дүн шинжилгээ тий эдгээр бол яг бүх зүйлийг хэлэхгүй тий мач нэг тоглолтыг ойлгох тоглолтын нөхцөл байдлыг дүгнэх гээл тий энэ болгон бол илүү одоо өргөн хүрээний юм байгаа даахгүй яг шийдвэр гаргах тоглолтоо эргэж дүгнэхэд бол нэг тэр цуглуулсан тоо мэдээллүүд нэг дэмжлэг үзүүлнэ тэрнээс бол яг үндсэн одоо нэг тий шийдвэр болон тухайн нөхцөл байдлыг ойлгох гэдэг маань өөрөө нэг хүлэмжийн талаарх тий одоо туршлага мэдлэг тий тэр зүйлсүүд илүү уялдаад байгаа. Тэгэхээр ер нь бол аль нэг нь л одоо ингэж хослуулдаг болчиход байгаа гэсэн үг юм. Тэрнээс бол аль нэг талыг нь бол хаяж болохгүй гэсэн тий. Тийм байна. За дэлхийн аваргаас өөр ямар тэмцээнүүд үзэж байна? Хөлбөмбөгүй. Андаас асууад. Өөр тэгэл аваргуудын лиг тэгээд зарим нэг лигийн тоглолтуудыг. Лигийн тоглолтууд дээр яг дэмждэг баг байгаа юу? Тогтмол үзэж гин үү? Клуб. Яг нэг амар тийм тогтмол үзээд байдаг бол баг одоохонд бол байхгүй л авчихсан. Би нөө өөрийнхөө шашнаа арай олоог л авчихсан. Тэгээ зүгээр нөө найзуудтайгаа нийлээд бид нар угаасаа өөрсдөө ингээд хөлбөмбөг ингээд банк тоглолтдог байсан болохоор найзуудаар үзэх амар урамтай байдаг. Тэгэл найзуудтайгаа нийлж байгаа л авчихсан. Яг одоо клубын ямар нэгэн клубын фанат гэж үл явахгүй юм шүү дээ. Тэгэл яг нөө хүүхд тахтай Барселона, Реал Мадрид гэж явдаг лсэн л та тийм. Гэхдээ яг нэг амар нөө бус хүмүүс чинь ингээд Арсеналын нэгч тоглолтыг алгасахгүй зэдэр гэдэг ч юм уу тий. Одоохондоо надад бол яг тийм баг болтой бол. Цэнгэл ахын баг бол юу байгаа шүү дээ. Арсенал байгаа шүү дээ. Тийм дэмждэг баг бол Арсенал тий. Тэгээ сая тэгээд аврагын лигийн тоглолт үзэх хэрвээ гой аврагын лигийн финалийн тоглолтын дээр Арсенал 20 жилийн дээр анх удаа тоглож байгаа. Хамгийн 2006 онд тоглож байсан аврагын лигийн шигшээ тоглолтын тий тухайд Барселонад 2-1 хожигдчихсан. Саяд 20 жилийн дараа тоглосон. Тэгээд тэгж 20 жил арай хүлээхгүй байх гэж бодож байна. Арай жоо наан тоглох байх тий. Тэгээд Paris Saint-Germain торгуулсан зөвлөлтөөр хожигдсан. Их ойрхон бол байсан. Тэгээд яг хөө тэгэл удахгүй Арсенал аврагын лигт төрүүлэх болол гэж одоо хараад байгаа шүү дээ. Ер нь ойр хэдэн жилдээ. Та Арсеналын тоглолтуудыг баг алгасгүй үзэж гин үү? Эсвэл бас хайлайтууд хараад явж гин үү? Яг нөгөө бас цагийн зөрүүтэй байгаад идэв учраас бүх тоглолтыг үзэж амжихгүй байгаа бах тий. Тэгэл бүр огт боломжгүй болчвол бараг үзэхгүй гэсэн. Тэрнээс бол бүгдийг нь үзсэн ш Арсеналын тоглолтуудыг болвол тийм. Тэгээ шашнаа олсон хүн юм байна. Тэр нь манай нэг ажлынх иржсэн. Тэгээд найз нь болохоор ингээд 2002 оноос хойш Арсеналыг дэмжижсэн гээд тэгээд дундаа нэг ч тоглолт алгасаагүй. Нэг тоглолтынх нь болохоор эхний 45 минутыг үзэж байгаагүй гэсэн. Тэгээд тэр нь ямар өдөр байсан гэсэн чи өөрийнх нь хормын гэрэлжсэн өдөр. Тэгээд хормон дээр өргөлжлээ шүү тоглолт үзэж байгаа юм те. Гайхалтай. Монголд ер нь Арсеналын фэнүүд хэрэг вэ? За одоо клубуудын фэнүүдийг жагсаавал хамгийн олон фэнтэй клуб байна вэ? Аврагын лигийн гэхдээ тэр өдрлөг бол амар сүртэй байсан баг те. Тэгсэн. Тэгээд за хамгийн их одоо фэнтэй клуб нь бол яг сайн мэдгүй байна. Тэгээ яг нь юугаа одоо энэ
трендээ дагах юм бол мэдээж одоо тийм Real Barca-гийн фанууд бол их байгаа. За тэгээ бас яг нэг Премьер Лиг шууд дамжуулагдаж эхлэхэд Челси их сайн байсан. Тэгээд бас дээрэс нь яг нэг Челси Орс эзэнтэй байсан гэдэг утгаараа одоо жишээ нь одоо 60 70-аад онохон ч юм уу те 50-60-аад онохон ч юм уу те бид ихэнх олон хүмүүсүүд нь Орсод сурж байсан ч юм уу те тийм байдаг учраас тэдгэр хүмүүсүүд бол Челсиг бол дэмжижсэн тохиолдол бас түгээмэл байд юм бэ нэлээ. Тэгээд тэдгээрээс гадна нэг яг 2007-8 оны үед нэг юуны Челси болон Манчестер Юнайтед клубуд бол сайн байсан. Тэр хоёр шууд дамжуулт их гардаг байсан. Анх гарч эхэлсэн. Тэр утгаараа бол Премьер Лигс энэ хоёр клуб бол бас их дэмжигчтэй байх. Тийм мэдээж нь Ливерпул 2005 оны финалийн тоглолтын дээр нэг сүрдүүлэнт эргэлт хийж төрүүлж байсан. За тэр утгаараа зөвхөн яг тэр тоглолтоороо бас маш олон одоо фэнт болсон гэдэг юм байлээ. Премьер Лигс гэх юм бол тий. Тэгэл яг одоогоор бол тэгэл энэ 5 клуб бол байгаа. Тэг мэдээж Арсенал бол бас ойролцоо тооны дэмжигчтэй байх болоо гэж бодож байна. Яг дэмжигчийн тоогоор бол энэ Испаний том 2 бол баг тэргүүлжиж магадгүй байх гэж бодож байна. Тэгэл бусдууд нь бол араас нь ойролцоо дуу байж магадгүй болоо та тий. Тийм бол байна. За тэгээд Арсеналын фэн клубүүд гэхээр идэвхтэй үйл ажиллагаа эдэрд оролцоо явдаг хүмүүс гэх юм бол за нэг 200-300 хүн бол бэдэн болов гэж зүгээр одоо яасан харагдсан. За тэгээд яг нэг юуны одоо нэг гол одоо тэр Арсеналын фэн клубээс зохион байгуулж байгаа хэмжээ болон бус юмнуудынхаа мэдээлэл хүргэдэг Facebook групп байдаг. Тэр групп болохоор за сүүлд хэд байсан болоо нэг 4000 орчим төгсөн байсан баха тийм. Тэгээд тэгэхээр нэг яг юу гэдэг чинь те одоо мэдээлэл сонирхдаг идэвхтэй дагдаг гэдэг гэх юм бол те сошиал медиа дээр бол нэг тийм тооны хүмүүсүүд бол байх шиг байна гэдэг ч юм уу те байна. Тэгээд агуу тийм группд ороогүй ч гэсэн те хүмүүсүүд бол мэдээж байгаа хэл та тийм байгаа бах. Юуных Монголд Премьер Лигийн тоглолтууд яг хэдэн оноос албаасаар дамжуулж ирсэн? Яг албан ёсоор гарч эхэлсэн нь харин юу юм бол дөө 2010 оноос 2017 боловсрол суглалт бол албан ёсоор гаргаж эхэлсэн. Тийм тэрнээс зүгээр байж магадгүй. Гэхдээ тэрний өмнө одоо C1 байна уу да тий. Бас SPN гэдэг телевизүүд бас гаргадаг байсан. Яг албан ёсоор гаргаж ирсэн үү эсвэл цөөн тоглолтыг нь албан ёсоор гаргаж ирсэн үү эсвэл бас тэгэл янз янзаар гаргаждаг шүү дээ тий. Тэгээ гаргаж ирсэн. Яг тэрийг бол яг нарийн мэдгүй байгаа тий. Тэгээ яг зүгээр миний өөрийн санаж байгаагаар бол 2010 оны Премьер Лиг бол лавал албан ёсоор гарч эхэлсэн гарч ирсэн. Тэрээс өмнө бол тийм байсан байж магадгүй л байна та. Анди хөлбөмбөг бүгд тайлбарлаж байгаа тайлбарлагчдаас одоо энэ хүн бол надад илүү гэдэг те ойлгомжтой, сонирхолтой тайлбарладаг гэсэн хүн байгаа юу? Амгалах бол надад таалагддаг. Амгалан гэтээ бас цагс тайлбарладаг те? Тийм. Бас цаа чи ер нь юм тайлбарлаа. Тийм бацаях болохоор надад жоох норшоо санагдав. Тийм. Амар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг шиг. Цэнгэл ах ямар санагдчих. Тийм цэнгэл ахын тайлбарсан тоглолтыг би тэгтээ үзээгүй. Тэгтээ яг нөгөө нэг статистик анализаар ингээ аналист тэр цэнгэл ах гэл амар гоёсэн шүү дээ. Тэндэг юм байна. Тийм. Одоо Монголын хөлбөмбөг тайлбарлаж байгаа хэдэн тайлбарлаж байгаа юу? За хамгийн олон тоглолт гаргадаг болохоор яг Premier Sports байхгүй PSN дээр яг би яг бас нэг дотор нь оролцдог нарийн ширээ юм бас мэдэхгүй л байна л да зүгээр нэг би нэг тоглолтууд ингээл үзэж байгаа. За энэ хоёр өөр хүн байна. Тэр өөр хүн байна гэж гадарлаж байгаа ш тэ. Тэгээд харахад бол PSN дээр бол нэг 10 гаруй хүн бол тайлбарлаж байгаа. 10 гаруй хүн бол залуучууд тайлбарлаж байгаа. За тэгээд яг хөө ингээл сайд чинь дэлхийн авраг дээр гэхэд бол за нэг 7 өөрөөр телевизүүдээр нийлээ нэг 10 орчим минут тайлбарлсан байна уу да тий. За тэгээ харах юм бол ингээд хөлбөмбөг ингээд тайлбарлсан хөлбөмбөг зүгээр тайлбарлаж байгаа гэж хэлжтэй өмнөд одоо тий гэдгийг тооцохгүйгээр яг одоо ингээд тайлбарлаж байгаа гэвэл за 20 орчим хүн бол байгаа болов гэсэн зүгээр багцаа бол байна. 20 гаруй хүн ч яж магадгүй тий. Тэгээд яг хөө юуны хувьд бол хөлбөмбөгийн одоо ингээл энэ тайлбарлаж байгаа энэ одоо энэ төрлийн ажил бол бас харьцангуй шин залуу ажилтаа зүгээр яг нэг юу уртаар нь харах юм бол одоо ингээл хүмүүсүүд нэг бас
юунууд те за энд ингэж тайлбарлан тэнд ингэж тэнд улсад ингэдэг гэж ярьж байгаа ш те. Тэгэхэд яг тэдгээр улсууд дээр болохоор бас нөгөө нэг юу яаж байгаа. Маш олон жил хүмүүсүүд мэрэгжлээ болгоод хийж байгаа. Яг тайлбарлаж байгаа хүмүүсүүдийн хувьд гэх юм бол яг үндсэн мэрэгжлээ болгоод ч юм зөвхөн трийгээ хийдэг хүмүүсүүд гэх юм бол баг байхгүй шахав байгаах. Тий. Одоо бүгдээрээ л яв тодорхой хэмжээнд хобби те дуртай сонирхолтой гэдэг утгаараа л ер нь бол явж байгаа байх. Тэгээд яг мэрэгжлийн төвшин эдэр ч юм ингээд яхад бол мэдгүй одоо нэг дор хаяж 20 жил мэл тайлбарласан юм бол байгаа хаа. Байж ижил тийм одоо гоё төвшнөр очиж байгаа ах одоо юмаа мэдээл юмаа мэдчих байхад нөгөө ингээд их тийм ячж байгаа шүү дээ тий. Тоглолтыг ямар хуу байдлаар хөрөх үү гэдэг юм бол байгаад байгаа шүү дээ тий. Тийм болоож байгаа. Яг нөгөө талаас дээрээс нөгөө нэг авьяас байх шаардлагатай. Тоглолтоо ойлгодог байх хэрэгтэй тий. Тэрэндээ дуртай байх хэрэгтэй гэж орцууд мэдээж байгаа л да. Өөрийн туршлага бас хамаатай байх тийм үү? Өөрөө тоглож исэн гэдэг нөлөөлөх үү? Тийм нэр. Эрэг талаар нөлөөлөлгүй яах вэ? Эрэг талаар нь мэдээж нөлөөлнө гэсэн үг. Тэгээ бас яг хөө дээрээс нөгөө нэг яг тоглолтын үйл явцыг тэгж нөгөө нэг ярьж хүргэнэ гэдэг бол нэг талаасаа тодорхой хэмжээний нөгөө нэг тийм баг хэмжээний ч гэсэн бол авьяас ер нь байх шаардлагатай. Тэгээ тэгжиж бүр илүү сайн болно гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгээд яг хөл өмгийн мэрэгжлийн тайлбарлагчтай хувьд гэх юм бол бас илүү бүр гоё болох тодорхой хэмжээний хугацаа бас зүр хэрэгтэй байгаа болоо гэж бодож чинь. Тэгээ бас олон залуучуудаас тайлбарлаж байгаа тий. Тэгээд нэн ялангуяа нөө хөл өмг тайлбарлах Монголд бол бас хэцүү ажлуудын нэг гэж магадгүй. Ягаад гэвэл даана шөнөөр явдаг. Тэгэхээр нөгөө нэг хүмүүсээс аюул их тийм энерги зарцуулах шаарддаг тий. За тэгээд зөвхөн тоглолт тайлбарлана гэдэг бол тэр нэг 90 минутын асуудал бол ерөөсөө биш. Өмнө нь бэлдэн тий гэл юмнууд ал байдаг гэдэг ч юм уу тий. Тэгэхээр илүү гоё болох хоо сая тэгэл бас гоё сүүлийн жил чинь гоё шин залуучууд бол тайлбарлаж хэлж ийн тэргээл тий. Тэгээ нөө хэцүү гэдгийг мэдээд байгаа учраас ер нь би аль болох гайхтар шүүмжлэхийг бол хүсдэггүй. Чи нөө цаг хугацааны явцад бас сайжирна. Тэгээд цаг хугацааны явцад бол бүр л илүү гоё болно тий. Тэр утгаараа бол илүү сайжраал явна да. Та хэдэн оноос альбес орчиж та одоо яг идэвхтэй тайлбарлаж байгаа хэдэн оноос эхэлсэн бэ? Би 2010 онд нөө боловсрол суглалын дээр тайлбарлаж байсан. Тэгээд 7 хоног хүнийг тоглолт тайлбарлана. Боловсрлоор 3 тоглолт гарна. Тэгээ хин Бацаях 3 тоглолтоор гурван дээр нь оролцсон. Тэгээд манай бас нэг 2 найз тэгээ би тэгээ Бацааяхтай нэг тоглолтын дараа ингэж ээлжиж оролцдог байсан байхгүй. Тэгээ Зол Эрдэнэ Сод Байлиг манай 2 найз тэгдэг гэсэн. Тэгээд 10 оноос яг Премьер лиг тайлбарлал 10 оноос 3 жилийн хугацаанд Премьер лиг тайлбарласан юм байна. Тэгээд анх болохоор телевиз дээр болохоор 2008 онд Бээжинг Олимп дээр шууд одоо дамжуулалт нэр сууж ирсэн. Тэгээд бас л аваар зөрөгтэйсэн байгаа даа. Тэгээд сууж ирсэн. Тэгээд яг хөл өмгийн тоглолт тэмцээн тайлбарласан юм бол 2008 оны 12 сард нөгөө клубын дэлхийн авраг гэж болдог байсан. Тэр тэмцээнийг бол тайлбарласан бол хөл өмгийн яг тэмцээн шууд тайлбарлсан ах. Мэдээж нөө Бээжинг Олимп дээр тэгэл янз янзын спортууд байгаа. Тэр дотор хөлбөмбөж байгаа гэдэг ч юм уу те. Тэгээ тайлбарлаад явах үед бол явж исэн. Тэрнээс хойш тэгэл яг тэмцээнүүд дээр боломж хэрэг байх юм бол тэмцээнүүд бол тайлбарлаж исэн. Нэг сонирхож байгаа асуулт нь болохоор та өөрийнхөө дуртай багийн тоглолтыг тайлбарлажсэн баг те. Арсеналын тоглолтыг жишээлбэл тайлбарлажсэн баг те та. Тэгж таарсан тохиол байгаа ах уу? Бүр яг нарийн санахгүй байлгүй байгаа ах. Одоо бас нэлээд олон тоглолтын дээр тайлбарлаж ирсэн тий 7 жил байлгүй ах. Хөтлөгч тайлбарлагч учраас амар natural байх хэрэгтэй байх тий. Тэгээд өөрийгөө яаж харсан бэ? Яг гайгүй тий тэгээ сурч тийм дөө тий сурчж байгаа тий. Тийм бүр ингээл тийм нэгдэл руугаа хивэж мэвч юм уу тийм бол нэг байхгүй. Гэтэ зөөнөг тийм зөвхөн яг нөгөө нэг юу гэхээс илүү тэр нөгөө хүн болгоно одоо ойлгож байгаа хүрт нэг яаж байгаа юмнуудаас ялгаатай байдаг штэ. Тэр утгаараа зүгээр тгий санагдсан тохиол ч юм уу те. Зүгээр байсан байх бол үгүйсэхгүй те. За хөл бөмбөгчин бусд спортуудтай харьцуулахад үргэлжилж байгаа хугацаа нэлээд урт байгаа шүү дээ. Сакс волейболтой харьцуулах юм бол тасралтгүй 2 минут яг идэвхтэй тоглож байгаа нь. За энэ хугацаанд тоглолтыг сонирхолтой болгодог зүйл юу вэ? Одоо үзэхэд
энэ бол гоё тоглолт байна, сонирхолтой тоглолт байна гэж мэдрэмж өгдөг хүчин зүйл нэрлэе гэвэл юу яж болох юм бэ? Тэгэл яг хоорондоо алцаад эхлүүл магадгүй нөгөө нэг цаг дуусгаад төгч байхад нэг гол оруулдаг ч юм уу тий. Тэнгүүд нөгөө баг нь угаасаа ингээд товтлогоос өөр сонголтгүй болно. Тиймэрхүү юмнууд л ямарсан. Өөр баггүй юу? Тийм өөрч тэгээд ер нь би нөгөө сонирхож байгаа тоглолтуудаа л үздэг болохоор нэг амир тийм санаанд бол гарч ирэхгүй л. Нэ одоо ингэж яадаг нөгөө гол ихтэй тоглолт бол зарим нь ингээд сонирхолтой байдгаа гэсэн нэг юм хүмүүс одоо яриад байгаа байхгүй тийм гол орохгүй бол энэ ч айгу уйдгартай байна штэ гэсэн юм яа да. Тэрэн дээр ямар хөдлөлт вэ? Гэтэ бас гол оруулахгүй ч гэсэн алцаад иж байгаа болох тоглолтууд байгаа штэ тий. Нэг гол ихтэй тоглолт гоё юу? Эсвэл хоорондоо маш хүчтэй энэ тийм зөвхөн өрсөлдөөнтэй байгаа тоглолт гоё юу? Цэнгэл ах юу гэж бодож та. Чамаас. Тэгээ надад тэгээд хооронд нэг олон гол оруулахтай биш зүгээр хоорондоо ингээд нэгэн зөхиод нөгөөдг нь хаагаад байвал надад бол амар сонирхолтой байх. Цэнгэл ах тийм юм. Яг би нөгөө нэг мэдээж нөгөө нэг олон голоо тоглолт бол гоё. Тэгээд гоолгүй ч гэсэн бас тийм гоё тэмцэлтэй те. Ач холбогдолтой тоглолтууд мэдээж гоё. Тэгээд яг хоо биш хүлэн мөхт өөрөө маш дуртай учраас тэгэл ямар ч одоо тоглолт байсан тэ нөхцөл байдлаас нь тэгэл аюу сонирхолтой л үздэг шин. Нөгөө нэг тоглолтын одоо ингээл тоглолтыг бас нэг арай нэг тодорхой хэмжээнд одоо гайвсан одоо гадарладаг ойлгодог дуу учраас тий. За энэ дээр ингэсэн байна, энэ дээр тэгсэн байна гэдэл тий. Зөвхөн зургатаар үзэхээс гадна одоо стадион зингэлтгэж шууд тоглолтууд үзэж гисэн тэгэл өөрийн мэдлгүй л тийм тийгэл ингээл бодоол те тэгэл ингээл үзээд ингээ байж идэг юм болохоор яг болол те одоо жишээ энэ тоглолт гоё энэ тоглолт муухай ч юм уу энэ тоглолт илүү энэ тоглолт арай жоохон дутуу гэдэг ч юм уу нэг тийм бол нэг байхгүй тийм тэгэл нөгөө нэг тоглолт товчхондоо л тэгэл төгөлөн бүзнэгдэж өөрөө ингээд тэр хэрээр нөгөө нэг тийм сэтгэл ханамж авч байгаа байхгүй. Тийм тэр утгаараа л бол тийм ямар ч тоглолт үзэхтэй гоё шүү дээ. Тэгээ нөгөө ямар ч гэдэг маань нөгөө нэг хоорондоо хуйлдж гайгүй тий одоо Монголд байдаг түгээмэл тий нөгөө тоглолт 8-aalцах ч юм уу эсвэл Монгол бүхэд бол найраа хийх ч юм уу тий нэг тийм зөв бас шудраг бас юмуд байгаа шүү дээ тий. Тийм л улаан цайн тийм л биш болвол бусдаараа ингээд цэвэр өрсөлдөж байгаа үед бол тэгэл жимбөр гоё байхгүй. Одоо жишээ нь 11 баг нэлт дамгаа хит тэгээд ч юм хожиж исэн ч гэсэн нөгөө баг нь чадлаараа хичээгээд те ингээ явж байгаа ч гэсэн гоё байхгүй тий. Тэгэхээр бол тийм нэг зөв бас элементгүй л юм байх юм тоглолт төлөмгийн тоглолт байх юм бол тэр болгоноос л одоо ингээ те сайхан сэтгэл ханамж авдаг л гэсэн үг байхгүй. За буцаад Монголынхаа хөлбөмбөгөөс нэг асуулт асуугаад тэгээд төгсгөлийн нэг асуулт асуугаад подкаст ерөөдөө дуусгая гэж бодож байна. За одоо Монголд Монгол хөлбөмбөгийн тамирчдаас гадаадын лигүүдэд багуудад тоглож байгаа тоглогч юу нэр байгаа вэ? Хамгийн одоо нөгөө нэг олон тоглолтод одоо оролцоод үр дүнтэй байгаа нь бол манайхын Ганбаяр гэж залуу байгаа. Ганбаяр маань 2016 онд Пушка Шахтамд очсон. Тэгээд багаас хатагтай аюу авьяастай одоо хүү байсан л да Ганбаяр. Тэгээд 2014 биш 2015 онд гэхэд Ганбаяр 15 настай байхдаа дээдлэг тоглож исэн. Тийм тэгэл авьяастайсан. Авьяастай учраас тэгж тоглож байгаа. Тэгээд Ганбаярын өмнөөс ч олон ч хит тоглож лээсэн та лигт болвол тий. Тэр 15 оны лигийн тоглолтын дээр жишээ нь бол 15 настай хүү ингээд тоглож илаа гээл тий. Тэгээ 2016 онд Унгарийн Пушка Шахтамд Ганбаяр очсон. Тэгээ Пушка Шахтамд очсноос хойш ингээд тасралтгүй одоо Европт одоо тэг хөлбөмбөр хичээлээд ингээд тоглож байгаа гэсэн үг. Одоо 10 дахь жил нь болж байгаа юм байна шүү дээ. Тэгээ сүүлийн хэдэн жил бол Коморно клубт бол тоглож байгаа. Словакийн дээд лигийн Коморно клубт бол тоглож байгаа. Тэгээ Европын лигүүдээс яг тухайн улсынхаа Европын аль нэг улсын дээдлэг тоглож байгаа цорын гац тоглогч юм бол Ганбаярыг хэлж болно гэсэн үг. Хамгийн олон жил тогтвортой тоглож байгаа гэсэн үг. Өмнө нь бол нэг ч тийм одоо Монгол хүн байгаагүй. Тэр утгаар бол манай Ганбаяр маань бол анхдагч ингээд явж байгаа. За тэгээд юуны одоо зарим минут би нарийн мэдхгүй ч магадгүй лав Чехд лавдаг нэг хүү бол мэрэгжлийн хөлбөмбөгөөр бол тоглож байгаа төгөлдрөгээ залуу гэж одоо санагдчихээн. Тэгээ бас одоо юу гэсэн 2 дахь үеийн те монголчуудын одоо хүүхдүүд бас
интиндас юуны одоо Европын одоо бүр дээдлэгт биш юм аа гэхэд дээдлийг нь яг дараагийн лиг ч юм уу те тэгж тоглож байгаа залуучууд бол цөнгө байгаа гэж бодож байна. Тэг нэг за 4 5 ч юм уу те байгаах гэж бодож байна. За тэгээд бусад одоо төвөдөд бол яг үндэ сайн мэдэхгүй байна. Тэгээ манайхан монголчуудаас бол Таиландын лигт Камбожийн лигт очиж тоглож исэн те ийм бас хөлбөмбөгчд бол байдаг. Манайхийн мөрөнгө залуу тэгээ бас хин төгөлдөргээ залуу мөрөн тоглох болсон л доо. Тэгээд төгөлдөр бас очсон санагдаж байна. Хин Цэндэ аюуш бас нэг газар бэлтгэл хийж байгаа дэрсэн жилүүдээ тэгж дуулдаж ирсэн тий. Гээ юмнууд бол байгаа. Байсан өмнө нь. Гэхдээ Европт бол байгаагүй. Тэрийг бол Гамбаяр хийж байгаа. За тэгээ цаашдаас нэмэгдэх баха. Тий одоо зөв одоо байх юм бол тэгэл угаасаа нэмэгдэнэлтэй гарцаагүй. За андаас дараагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аль багийг тоглолтын ингээд тий идэвхтэй үзье гэж бодож байна, дэмжиж гэж бодож байна. Энэ дэлхийн аварга дээр суурлаад чиний үзэл бодол дээр өөрчлөгдсөн зүйл байв уу? Гэтэ ер нь бол Испани шиг шиваг бүгдээрээ ихэнхэн залуучууд байлээ. Дээрээс нь амар нямбан их тоглож илээ. Тийм болохоор дараа жилийн дэлхийн аварга дээр Испани бас нэлээд хол явах юм болов уу гэж бодож байна. Гэтэ миний зөвөр нэг юу Мбаппед би дуртай. Тэгээд Мбаппег нэг баллон дор авчаасаа гэж хүсдэг. Тийм болохоор Мбаппегээ дахиад нэг тийм залуухан юм чигаа айгүй хэлгүй те. Гэтэ бас л тэгээд хөшрөөд эхэлсэн шүү дээ. 23 дээ шүү дээ. Үгүй шүү дээ. 20 одоо 28 төртэй хаа. Тэгээд тараачлын дэлхийн аваргарч одоо 32. Тийм 32 тэй болчихно. Тэгэл ер нь цаг хугацаанд л явж явах байх гэж бодож байна. За Цэнгэл хахад дараагийн дэлхийн аварга дээр хүлээлт тавьж байгаа багууд юу вэ? Яг хүлээлт гэхээр яг мэдээж нэг томчууд бол одоо нэг топ хөлбөмбөгийн топ улсууд бол тэгэл орж ирээл те шинжлэгдэл тэгэл ер нь бол орж ирэх байх. Зүгээр дараагийн дэлхийн аваргаар зүгээр юу гэдэг чинь хүлээлтээс зүгээр давж магадгүй ч юм уу те. Тим улс гэвэл харин зүгээр Африкийн улсуудаас жоохон дээшээ тоглох магадaltaй улсууд гарч ирэх болов гэж зүгээр таамаглаж байна. Энэ дэлхийн аварга тэмцээнд Марокко шүүгийн аймд үлдсэн бол Зорон ганц Африк дэвийн төлөөлөл байла. За тийм магадгүй шүүгийн аймаг өгөн 2 Африк улс мус ч юм уу тийг ороод ирвэл сонирхолтой болж магадгүй. За тэгээ нөгөөхөр Японы шигшээг бол цуглаан яг сая ингээ Бразилтэй таарч байгаа. Яг тэгээ Бразилч сул Бразил байсан л да яг энд бол хожиход болохоор. Тэгтээ уг нь Япончууд бол дээшээ одоо шүүгийн 8 руу ч юм уу те гарч ирээд ингээ явбал гэсэн зүгээр тийм хүлээлт бол байна. Тэгээд томчууд бол тэгэл байдгаараа л байж тийм тэгэл нэг энэ хөлбөмбөг өөрөө ингээд яг тийм глобал спорт тэгээд учраас маш өндөр одоо өрсөлдөөнтэй. Тэгэл одоо юу гэдэг чинь энэ жил мундаг байж байгаа баг бол мэдээж бос өрсөлдөгчд нь бол зүгээр харж суухгүй эсвэл хоцорсон байгаанууд нь зүгээр суухгүй гэл те. Тэгээд 4 жилийн дараа дээр бол динамик нь шал өөр болчих واخ. Гэтэ өнөөдрийн байдлаар болвол одоо жишээ нь дэлхийн аваргын тэмцээний шүгэн дөрвөлдсөн 4 баг бол дөрвөлээл дараагийн дэлхийн аваргын тэмцээнд одоо шүгэн дөрвөлдөд гайхахааргүй усуд бол байж байгаа. Гэхдээ энэ дөрвөлөө үлдэхгүй нь бол тодорхой тий яг дараа 4 жилийн дараа яг дөрвөл бол аль нь дөрвөлээч байхгүй гэж магадгүй шүү дээ тий. Тэр чинь өндөр өрсөлдөөнтэй энэ спорт учраас гоё тэр нь аюу гоё яадаг. Тэгээд дээрэс нь авиас угаасаа тийм юу гэдэг цаанаасаа тийм заримдаа заяагддаг тий. Тэр чинь тийм авиастай хүүхэд хаа нэгтэй гинт цоолж гарч ирээд тий. Инкиг бол угаасаа үүсэхгүй. Тэгээд тэр утгаар аюу ер нь бол одоо энэ хөлбөмбөг энэ глобал спорт байна тий. Гоё штэ одоо юу ч болж магадгүй 4 жилийн дараа. Тэстэ бүр дараагийн нэг супер гарна бүр цойлоо гараад ирцэн тий. Тэрийг алгацсан сууж яхах гэж одоо үүсэхгүй штэ. За манай подкастэнд оролцсонд баярлалаа. Гоё яриа өрнүүлсэнд баярлалаа. За баярлалаа. Тэгээд удахгүй 8 сарын сүүлээр чинь клубын тоглолтууд эхэлж байгаа шүү дээ. Тэгээ клубуудынхаа тоглолтыг сайн үзээрэй гэж хэлье.